За сайн байцгаана уу? 8 дахь өдрийн бичлэгийг та бүхэндээ уулзж байна. За би бол одоо энэ 30 хоногийн челленжтэй зориулаад огт нүрээ будахгүй бас ямар нэгэн утасны фильтр хэрэглэхгүйгээр бичлэгүүдээ хийж байгаа. За энэ нь бол бас энэ 30 хоног сахар хасахад энэ нүүрэн дээр те бодиттой харагдах өөрчлөлт юу байна вэ гэдгийг би дараа нь өөрөө харахыг хүсэж байгаа учраас ингэж яг байгаагаараа л одоо ингэж бичлэгээ хийж байгаа. За тэгээд өнөөдөр бүгдээрээ хамтдаа эслэгийн тухай ярилцгаая. За эслэг гэдэг зүйл бол хүний биед маш их хэрэгтэй ийм эрдэс шимт хичээл байгаа. За эслэгийг бид нар хоолноос хангалттай бас авч байх ёстой. Хэрвээ авч чадахгүй бол ямар хүндрэлүүд үүсдэг вэ гэхээр өтгөн хатах. Мөн хоол боловсруулалтын одоо үйл ажиллагаа удаашрах. За тэгээ өтгөн хаталт хоол боловсруулалт удаашраад ирэхээр чи мэдээж нөгөө хоолноос шимт хичээлээ цус руугаа татаад энэ биеийнхээ өсний үзүүрээс хөлний үзүүр хүртэл чинь ингээд суцаараа дамжуулж тараах хэрэгтэй байж байгаа. Тэгтэл тэр үйл ажиллагаа ингээд тэр эслэггүй байгаагаас болоод алдагдчихдаг. Тэгээ ингээд ирэхээр та одоо хичнээн сайхан эм витамин нэмэлт одоо юу байдгийг тийм ээ үнтэй магнезиум, кальц, дэмэ гэл маш их олон витамин та ингээд нэмэлтээр уусан ч гэсэндээ тэрийг чинь ерөөсөө бие чинь шингээж чадахгүй болчдөг. Зүгээр ингээд уугаад гараад идэг. Тэг яг энэ одоо нэмэлт уугаад байгаа витамин ч юм уу тийм ээ эсвэл одоо хоол хүнснийхаа шимт хичээлийг бүрэн одоо цус руугаа шимэж авахын тулд бидэрт заавал эслэг хүнс хэрэгтэй. За энэ эслэг хүнсэн дотроо уустдаг эслэг, уустдаггүй эслэг гэж хоёр хэсэгт хуваагддаг. Та бүхэн маань ер нь хар ухаанаар бодоод үзэхэд одоо уустдаггүй эслэг маань бол ингээд шүдэнд ингээд ажиглагдж байгаа хүр гэж ажиглагдж байгаа энэ хатуу хальсан одоо ургамлын гадуур хальс зэрэг нь байдаг л та. За жишээ нь луван маань бол маш их ингэж бид нар луванг ингээд шууд ингээд цадтаад ингээд лувангийн салаад хийгээд идэхэд бол тэр бол ингээд юу байдаг? Уустдаггүй эслэг болдог. За уустдаггүй эслэг нь бол яг хогийн шүүр шиг ажилладаг. Бидний дотор гидс ходоод тийм ээ. За энэ нарийн гидсэн дээр ингээд хананд нь ингээд наалтцсан байгаа бохирдлуудыг чи ингээд шүүрдээд ингээд цэвэрлээд тэгээд ингээд нөгөө наалтцсан хэсгийг ингээд шүүрдээ салгачаар чинь өглөө ингээд өдрийн турш таны ууж байгаа шингэнтэй чи хамт ингээд доошоогоо өтгөнөөрөө гарчдаг. Тэгвэл уустдаг эслэг нь яадаг вэ гэхээр уустдаг эслэг нь ийм одоо аливаа ногооны дотор тал. За помидорны дотор тал, өгөрцөний дотор тал тийм ээ. За зарим нэг одоо сайхан жимсний дотор талууд байна. За өөр маш олон өндөр эслэг агуулсан ургамлууд байна. За эдгээрийг одоо энэ байцаат ургамлууд тийм ээ. Эдгээр чинь бүгдээрээ уустдаг эслэг. За энэ уустдаг эслэг нь бол хүний бие дотор ороод хоол боловсруулалтанд оролцоод ингээд цаашаа нарийн гидс рүү орохдоо нарийн гидсний хананд байгаа тэр одоо наалтцсан байгаа хоол хүнсний үлдэгдэл бид нар чи одоо 20-30 жил тасралтгүй хоол хүнс чихэр чихлаад зүйлс өдөр шөнөгүй идж байгаа хүмүүс шүү дээ. Тэгээ эдгээр ч үлдэгдэл ингээд тэр хотоод гидсэн дотор чи ингээд ханд наалтцсан байдаг. Энийг бол өөртөө ингээд сорж ингээд шингээж аваад тэр уустдаг эслэг нь тэгээд тэнд ингээд ийм цэцэгнүүр маягийн ийм зөөлөн хэлбэрт оруулцдаг. Одоо тэр нэг ийм дагдарсан дэр нэг юм хатуу урцсан тий зузаарцсан хэсгийг чи ингээд өөртөө шингээгээд юм зөөлхөн цэлцгэнсэн болгочдөг байна шүү дээ. За ингээд бид нар шингэнээрээ сайхан усаа уугаад өгөхөд тэр чинь бас ингээд өөртөө шингээгээд ингээд гараад аваа явчихдаг. За ингээд бидний нарийн гидсний хан ингэж маш сайн цэвэрлэгдсэн байж иж бид нар одоо тэр хоолныхаа уургийг, хоолныхоо тэр амин хүчлийг тийм ээ уугаад байгаа тэр витаминынхаа одоо найрлагыг цус руугаа ингэж татах, шингээх, бусад эргэтэн систем рүүгээ тараах ийм боломж нь
үүсэж эхэлдэг юм байна. Тэгэхээр бид нар бүгдээрээ одоо элдв нэмэлт бүтээгдэхүүн аль сайн витамин, аль сайн одоо юу байдгийг тийм ээ нэмэлт одоо юм уураг шейк мейк гэж явхаасаа өмнө эхлээд энэ нарийн гидсээ сайхан цэвэрлэх хэрэгтэй. За энэ нарийн гидсээ цэвэрлэхийн тулд энэ эслэг хүнсийг бид нар өдөр тутамдаа 25 грамыг идэх хэрэгтэй гэж байгаа. За энэ 25 грамыг бол хоол хүнснээс авахд бол бас хэцүү байдаг. Тэгээ хүмүүс бол олон янзын нэмэлт одоо эслэг гэдэг зүйлийг бол нэмэлтээр ууж байна. За одоо манай хүүхэд бол ингээ өртгөн нь хатдаг. Би бол хүү дээр ямар арга хэрэгэлдэг вэ гэхээр за өглөө босоод альмаа сайхан ингээ угаагаад тий содоор цэвэрлээд гаднах хальсан дээр налины хальсан дээр байгаа ваксын цэвэрлсэний дараа альмаа сайхан хальстай нь хүүхдэд идүүлнэ. За тэгээ дараа нь өдрийн хоолн дээр нь заавал салаад ногоо. За тэр салаад ногоонд салаадны навчтай өгөрцөйтэй сайхан юм салаад байж болж гин. Эсвэл байцаа луунгийн салаад байж болж гин тийм ээ. За одоо тэр селери гээд байж гин. Гэх мэтчлэн заавал одоо ийм салаад болон ногоог өдрийн хоолны орцонд оруулж өгдөг. За энэ нь өчигдрийн эксэдивтэйгээ одоо бид нар харьцуулахад за 40 грамм нь 40% нь мах байх хэвээр, уураг байх хэвээр гэсэн байгаа тийм ээ. За тэгвэл хажууд нь дахиад 40 грамм нь 40% эслэг байх хэвээр. За ингээд таны уураг эслэг хангалттай байж чадах юм бол та энэ махнаас болон энэ хоолноос бүрэн шимт хичээлээ өөртөө шингээж чаднаа. За тэгээд ингээд уураг эслэг хоёр идж байгаа тохиолдолд энэчнээс одоо хүний биед хэрэггүй хаягдал гэдэг зүйл маш бага байдаг. За ингээ хаягдал гэдэг зүйл маш бага байгаад ихэнх нь ингээ шимт хичээл болоод таны бие хэрэглээд ирэхээр таны бие чинь ирч хүч ороод энергиэр цэнэглэгдээд ингээ өөрийн биедээ хэрэггүй байгаа хог хаягдлуудаа өөрсдөө ингээд гадагшлуулж эхэлдэг. За тэрэн дотор бол мэдээж одоо бидний илүүдэл өөхний жин тий. За тэгээ дотор тэр судасны хааны холестерин тийм ээ судасны хааны тэр дотор өөхнүүд. За тэгээ мөн одоо энэ хуримтлагцсан хорт бодисууд тийм ээ энэ үхжсэн хорт эсүүд хүртэл ингээд урт хугацаанд бид нар ингээд сайхан хоолоо зүв болгоод яваад авах юм бол энэ муу эсүүд чинь өөрөө гадагшлаад эхэлдэг. За ингээд бид нар яваанда биеэ ингээд сайхан ирүүлжүүлээд ирэхээр бие чинь өөрийгөө нөхөн сэргээх эргэтэн систем үү шинчлэгдэх ийм олон сайхан боломжууд өрөвсөлт өвчнүүд идэх ийм боломжууд үүсдэг ахнэ. Тэгэхээр одоо бид нар эслэг гэдэг зүйл бол маш чухал. Одоо хоолныхоо тавган дээр бүгдээрээ харж сурах хэрэгтэй. Уураг байна уу? Эслэг байна уу? Хэрвээ таны хоолны тавган дээр уураг эслэг байхгүй бол тэр хоол таны яг энэ эд эс мах булчин шүрмөстэй яс үсэнд чинь төдийлөн хэрэгтэй бас байж яг чадахгүй юу гэдгийг ухамсарлах хэрэгтэй. За ингэж бид нар хоолоо сонгож идэж чадах юм бол эрүүл мэнд тийм ээ өөрийнхөө эрүүл мэндийг бүрэн гартаа авах боломжтой шүү гэж одоо хэлье. Тэгээ бүгдээрээ хамт эслэгээ хоолндоо заавал эслэгийг оруулаарай. Эслэгийн тухай та нар маань одоо энэ интернетээс өшөө дэлгэрүүлээд судлаарай тийм ээ. Тэр ChatGPT-гээс асуусан ч болно. Google дээр эслэг гээд бичээд хайсан ч болно. За герман нэр нь бол Ballaststoff гэж байгаа юм л да. Англи нэр нь одоо юу юм бэлээ? Би англи нэрийг одоохондоо санахгүй байна. Та нар ChatGPT-гээс асуугаад мэдчихээрэй. Тэгээ эслэгээ ингээ асуугаад мэдээд яг тэрийг хоол хүнсэндээ өдөр тутамдаа хэрэглээд ирэх юм бол бидний өтгөн хаталт арилна. За өтгөн хаталт арилаад тэр нарийн гидсний хам цэвэрлэгдээд ирэхээр бид нар одоо ер нь бол маш их олон эрүүл мэндэд хэрэгтэй сайн сайхан үр дүнгууд гардаг. Илт ингээ гидс бэлтгэлий чинь ингээ төдийгөө помдоогоод байсан чинь ингээ багасаад те ингээ хэвлийгээрээ ингээ сайхан
ингээ нарийсаад ирдэг. За тэгэхээр бүгдээрээ хамт эслэгээ идэрээ гэж хэлий. Би бас эслэгээ идэж байгаа. За бүгдд нь амжилт хүсье. Баяртай дараагийн бичлэгээр уулзъя.